Дараагийн мэдээлэл танилцуулъя. Бразилийн хойд хэсгийн Белем хотод COP30 нэртэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ийм дэд хэмжээний уулзалт болж байгаа. За харамсалтай энэхүү уулзалттай холбогдуулан тухайн газар Фабилон байгаа газруудад гал гарсан байна. За үүнээс болоод дэлхийн хэмжээний энэ уулзалтын үйл ажиллагаа түр одоо зогсох уулзалтанд саад учруулсан үйл явдал болсон. За сэтгүүлчид болон бусад оролцогчдод мэдэгдэхдээ бие бүсэд гал гарсан гэдгийг мэдэгдээд байрнаас нэн даруй гарахыг шаардаж байсан юм байна. За байрны дотор галын тохиолдол дугарч оролцогчдыг гарцаар одоо гарах анхааруулга өгсөн байна. За цагдаагийн ажилтнууд хүмүүсийг гал гарсан бүс рүү ойртгоо сэргийлэх зорилгоор игнэн жигсэн байсныг харуулсан байна. За Бразилийн аялал жуулчлалын сайд Сесо Сабино хэлэхдээ гал гарснаас хойш төд удалгүй Бразилийн телевизэд мэдээлэл хийсэн. За тэрээр гал хэдийн зогссон гэж мэдгдсэн. Гал сөнөөгчд аюулгүй байдлын албаныхан багийнхан шуурхай арга хэмжээ авч тухайн газрыг өргөжлүүлэн хянж байна гэдгийг Бразилийн COP30 зохион байгуулагчид мэдээлэлтэд дурдсан байна. Зохион байгуулагчид уг газрыг орон нутгийн цагаар 20 цагаас өмнө нээхгүй байх ийм анхааруулгыг өгсөн. За хязгаарлагдвал хүрээнд хохирол учирсан гэдгийг олон нийтэд мэдгдсэн. Түүнчлэн галын улмаас 13 хүн утаанд хордож эмчлүүлсэн тухай мэдээлэл гарч байгаа. Албаныхан дараа нь уг газрыг пүр гарагт дахин нээсэн байна. Баасан гарагийн өглөө хилцээр дахин нийлнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс олон нийтэд мэдээлж байгаа. Дэлхийн улс орнуудын зүгээс бол энэхүү уулзалтанд ихээхэн анхаарал хандуулж хэдэн 10 мянган оролцогчдыг илгээсэн 2-7 хоногийн туршид үргэлжилж байгаа энэхүү уулзалтанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлийн дээд хэмжээний уулзалт болж байгаа. За уулзалтын хүрээнд талууд олон одоо асуудлуудаар амлалт өгөх, харилцан тохиролцох ийм зүйлүүд бол явагдаж байгаа. За яриа хэлцээ бол одоогийн байдлаар эцсийн шатанд орж байгаа юм байна. Энэхүү уулзалт болох хамгийн сүүлийн өдөр нь 11 сарын 21-ний өдөр юм байна. Гэвч бол энэ хугацаанд амжиж уулзалт дуусахгүй байх магадaltaй гэж үзэж байна. За өмнө нь бол яг ийм уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон уулзалтууд зохион байгуулагдаж байхад хугацаанд дуусах чадахгүй сунгаж байсан тохиолдлууд гарч ирсэн юм байна. За яагаад вэ гэх юм бол дэлхийн улс орнуудын засгийн газрууд хоорондоо өгч байгаа амлалт, за ямар амлалт өгөх, харилцан зөвшөлдсөх тал дээр тохиролцоон төрөх хүндрэлтэй байдаг учраас хугацааг нь сонгох ийм тохиолдол гарч байсан. За мөн одоо энэ удаагийн уулзалтаар бол уулзалт зохион байгуулагдаж байгаа газар гал гарсан явдал нь бол бас уулзалтын хугацааг хойшлуулах, сунгах ийм бас нэгэн шалтгаан болох боломжтой гэж үзэж байна. За дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх, чулуутсан түлшнээс татгалзах, замын зураг боловсруулах зэрэг хэд хэдэн асуудлаар бол тохиролцоонд хүрэх ёстой байсан. Гэвч бол лав гарагийн байдлаар одоо тухайн тохиролцоонд хүрэх байсан ч тохиролцоонд хүрээгүй байгаа. За өөрөөр хэлбэл пүрэв гарагт одоо гал төмөр басан ч гэсэн угаасаа энэ уулзалтын хугацаа сунгагдах байж болцшгүй гэж харж байна. За Нүбийн ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш пүрэв гарагийн өглөө олон нийтэд бас мэдээлэл хийсэн. Өглөө болгон болвол тэрээр мэдээлэл хийж байгаа энэ уулзалтын үеэр тэгтээ сайн сайнаагаар оролцож ижил төшөлтөд буулалт хийхийг улс орнуудад уриалсан байна. Өглөөний хэвлэлийн баг хурлын үеэр сэтгүүлчид хандаж мэдэгдэхдээ дэлхийн Белем хотыг бол ажиглаж байна. Үерт давтсан байшингууд, ургацаа алдсан хүмүүс, амжиргааны их усүрээ алдсан хүмүүс бол хичнээн удаан хугацаанд бид ингэж зоох ёстой юм бэ гэж асуун уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн өөрчлөлт гарах уу гэдгийг анхаартай ажиглаж байгаа гэдгийг мэдэгдэж байна. За манай улсын хувьд эх жил COP17-гийн цүлжилттэй тэмцэхтэй хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. За мэдээж хэрэг бол томоохон талбайг хамарсан ийм үйл ажиллагаа явагдана. За энэ үеэр бол аюулгүй байдлыг хангах, за тэр дундаа гинтийн гал мэт одоо гал зэрэг бол хүний болон бусад байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй гарах одоо гамшигт үзэгдлээс сэргийлэх ийм аюулгүй байдлын төлөвлөгөөг баталж нин даруй одоо арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг бол COP30-ыг зохион байгуулж байгаа Бразилийн өнөөдрийн бас туршлага харуулж байгаамаа.